За ер нь бол яг манай аав маань өөрөө багш мэрэгчлээ хүмүүртлөө юу л дээ. Уран сайханч морин хуурус гайгүй тоглолцдог. Дээрээс нь уртын дөө жоох аялждаг юм хүн байсан л да. Тэгээ яг хүүхдүүдээ бас тухайн үед өөрөө боддог байсан юм шиг байна. Хөгжим бүжгийн дунд сургуулийн хөгжмийн боловсролтой бас тийм хүүхд гэрүүлээсээ нэг тийм хүн гарах чий гэсэн тийм боддог байсан учраас манай хамгийн анх манай дээдлийн ахыг хөгжмөчийн дунд сургууль шалгалт өгсөн байт. Тэгээд тэнцсэн мөртлөө яг өөрөө яваагүй. Тухайн үеийн нийгмийн одоо миний үеийн минийхээс дээш үеийнхэн бол бас гитарыг тоглодог байсан. Манай дээдлийн ах гитар 60-ын гитар гэж одоо тухайн үед байсан. Тэг гитарыг гэртээ авчирч тоглодог байсан учраас би бас сахаараа анхны нөгөө эмээ бисаагур угаал монголчуудын нийтлэг анхны тэр мэдгэдэггүйнийг тэндээс авдаг байсан. Тэр үед бол харанхуй дэмжиж байсан тэнд бол одоо Никтон хамтлагийн гитарчин байсан Сарул сайхан. Тэр бол нэг хамар хашааны өрөг шахуу тийм улсууд байсан. Тэр нөхөр Пенер ордонд гитарын цахилгаан хөгжмийн дугууланд элсэлт авч байна. Хоёулаа шалгуулъя гэдэг. Тэгээ очиод шалгуулаад Сарул тэнцсэн байсан. Би шалгуулаад тэнцээд ер нь Пенер ордонд бол анх манай энэ эстрадынхны бас эцэг гэж ярьдаг. Соронзон болдын бат бол гэж үний шав болох. Хувь тавилан маань эхэлж би шинэ 2 дугаар ангийн хүүхэд 80 оны донд очиж илаа шүү дээ. Тэгээд яг тухайн үед бол яг одоо цэцэг амтлаг бат бол Байздаан одоо энэ хар сарнагийн Маада тэр бол яг цэцэг амтлаг гэдэг хэлсэн мундаг нэрт гарч ирсэн үйл дээ. Тэгээд яг тэрний дараа залхамжлах надад нэг бололцоо олцсон юм байна. Тэр нь одоо Никтоны Сарул гэдэг юм энэ одоо Никтоны томмистер бомбараа би тэд нийлж яг тэрийг үргэлжлүүлэх тийм бололцоо олцсон байна. Нэгтэй бат бол тэрний дараагийн бат бол жижиг бат бол гэж нэртэй тэднээс бид цэцэг одоо юу гэдгийг хоёр гэдэг юм уу. Яг энэ хамтлагт бол анх тоглож байсан. Одоо тэрний дуулж байсан дуунууд Ирвэхэ олдуулаа багангийн багштай баярлалаа гэх мэтчлээ. Хамгийн харч юу гэвих номоо бич нэрлээ. Хартай холтнаа чутаа учруулсан гинэ. Тэгээ яг 80 оны сүүлчийн үед манай аав за хоёулаа нөхөр минь явж хөгжмөчийн дунд сургууль шалгалт өгнө өгч. Тэгээд хөгжмөчийн дунд сургуульд тухайн үеийн нэршлэр хөгжмөчийн дунд сургууль дээр шалгалт өгч контрабас гэдэг хөгжмийн ангид баск хөгжмийн шав болох хувь тавилан заяаж ингээд миний их урлаг руу орох яг хувь тавилан маань тэндээс эхэлдэг. Ерөнхийдөө хөгжим бүжгийн дунд сургуулийн урлаг гэдэг өөр хатуу мэргэжлийг эзэмших байгаа бол ер нь хүүхэд нас гэдэг юм тэгэл хаашин тавьдаг. Тэр нөгөө ягаад ерөнхий эрдмийнхэн боловсролыг үзэн дээрэс нь мэргэжлийнхэн боловсролыг үздэг учраас нөгөө тоглох цаг, чөлөөт цаг маань багасдаг. Нэгдүгээр курсээсээ их хур хөгжмөд давхар үздэг ингээ хоёр мэргэжлэлтэй төгсдөг гэсэн байхгүй. Юмд хандах хандлага энэ бол арай өөр болтгол доо. Тэр ягаад тэгэхээр урлаг маань өөрөө хүнийг тэр багаас нь тэгэж хүмүүжүүлдэг. Маш одоо сэтгхүүн хөвч гэсэн оюун санааны хөвч гэсэн арай өөр төвшөнд аваачдаг гэдэг. Миний хувьд бол яг хөгжмөчийн дунд сургуулийг бол би төгсөөгүй юм байна. Ягаад төгсөөгүй гэдэг шалтгаанаар ягаад 90-ад оны ихэнх бол Монголын нийгэм бол ардчлал гэдэг мундаг том нийгмийн солилцоо бий болж нийгэм маань өөр болж яг энэ үед бол өстой нэг хөлтөө хөлөөрөө гартаа гараараа гэдэг юм нөгөө ганцхан 8-нд явж эхэлж ирсэн үе Монголын нийгэм яг тэр чигээрээ л байсан. Надад нэг том аз савшаан тохиолдсон үе. Тэр үед бол чуулгын их хуурчт гэдэг юм уу та. Бүгд гахархан гараад хуваар юм хийгээд ганцхан 8-нд явцсан их хуурчгүй болсон үед надад тухайн үеийн үндэсний дуугийн одоо тухайн үеийн улсын ардын дуугийн чуулгын үндэсний оркестрийн ерөнхий өдөр даач сүндэт гэж мундаг Монгол улсын гавьч сүндэт гэж мундаг хүн байдаг. Тэгээд гант мөр гэж ангийн дараа хоёр ирж надад санал тавьчихсан юм байна. Тэгээд яг би тухайн үед бол 2 дугаар курстэйсэн нийгэм анч тийм шаардлага бий болсон байсан учраас бас цалин төлөвлөлтөд залгах ийм болцоо нэгдсэн учраас тухайн үед бас нэг хүүхдийн сэтгэлээр гадаад явгана гэдэг мундаг том амлалтыг бас хүлээн зөвшөөрч би шууд үндэсний дуугийн тухайн үеийн улсын ардын дуугийн чуулган хөгжимчин болох
ийм үе даалгавар хийсэн. Тухайн үеийн одоо юу гэдгийг бас одууд хүмүүсийн хөгжмөд тоглох болцоо бол яг тухайн үед хийж нэгдсэн байна. Тэр хүмүүсээс бол би маш их зүйл сурсан. Урлаг гэж ямар дэгж ихтэй байдгийг, урлаг ямар байдгийг, ямар хатуу байдгийг, бас зөөлөндөө ямар зөөлөн ар жаргал нь юундэ байдгийг гэдэг би тэр хүмүүсээс сурсан.